Сайн байцгаана уу үзэгчдээ. Энэ удаагийн бичлэгээрээ Америкийн 1630-аад оны ардын томгууд төр суурилсан сэтгцийн аимшиг кино болох The Witch буюу Шулган гэх киног танилцуулж байна. Энэхүү кинон дээр тосгоноос хөөгдсөн нэгэн гэр бүл далдын хүчтэй хэрхэн тулгарч байгаа талаар гардаг. Мөн энэ кинон дээр шулмын урлаг болон хар шидмийн талаар гардаг бөгөөд шашны туушрал, нийгмээсээ тусгаарлагдах зэрэг нь хүнд ямар эрсдэлтэйг харуулдаг. Амьдрал дээр шулман болгон заавал далдын хар хүчтэй байдаггүй л дээ. Гэхдээ энэ кино аимшиг кино гэдэг утгаараа тэр талыг нь илүү тодтогч харуулдаг. Энэ бичлэгээрээ та бүхэндээ киноны үйл явдал, кинон дээр гарч байгаа тайлбарлахгүй өнгөрдөг дал дутх санаа, түүхэн болон шашны холбогдолтой бэлэгдлүүдийг нэг нэгэнгүй тайлбарлаж өгөх болно. Жишээлбэл киноны нэрийг W үсгээр бичихгүй, оронд нь 2V үсгээр бичдэг нь бас учиртай. Юу вэ гэхээр 1600-аад оны үед сонин хэвлэлүүд W үсэг бичих хэвгүй байдаг байсан болохоор оронд нь 2V үсэг орлуулж бичдэг байжээ. Найруулагч киноныхаа нэрийг албаар 17 дугаар зууны хэв маягаар бичсэн байдаг. Мөн кинон дээрх дөрүүд хүртэл тэр үеийн аялахаар ярьдаг болохоор үзэж байхад хаяа жоохон яриа нь ойлгохдох болчдөг. Ингээд кинонд оръё. Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү? Та хий хоосон хурс үсэг дагаагүй гэдгээ яаж мэдэх вэ? Энэ асуултыг 1600-аад оны үед Английн зарим ард иргэд сүмийдтэй тавьж эхэлсэн. Тэд хэлэхдээ Английн христийн сүмүүд одоо хүртэл хэтэрхий католик хэв маягтай байна. Шашны гажуудал үүсэт байна гэж үзэж зөвхөн Библийн номон дээр суурилсан итгэл үнэмшилтэй нийгмийг бүтээхээр Атлантын далайг гатлаж одоогийн Америкийн газар нутагт цагаачлан ирж хот суурин байгуулжээ. Эдгээр орсон суугчид өөрсдөө пюританчууд гэж нэрлэдэг байсан. Манай кино эхлэхдээ нэгэн пюритан тосгоны сүмд шүүх хурал болж байгаагаар эхэлдэг. Ясан бэ гэхээр Уильям гэх энэ хүн тосгоны ард иргэдийг хэтэрхий католик хэв маягтай байна. Библийг үнэн зөв мөрдөхгүй байна гэж шүүмжлээд үүнээс болоод тосгоны хүмүүс дургуулхаад Уильям болон түүний гэр бүл тосгоноос хөөгдөхөр болдог. Киноны турш аав амар бардам замтай. Бас зүрүүд түүний гаргасан шийдвэрүүд нь гэр бүлийн хүмүүсийн амьдралд нь шууд нөлөөлдөг. Эр хүн өөрийн үзэл бодолтой үнэнч байх нь сайн л та. Гэхдээ энээсээ болоод эхнэр хүүхдээ зэлүүд тайган захад өгдөж очих нь зөв буруу юу? Тэд сууршихынхаа өмнө ойн лус савдагт мөргөж байгаа харагддаг. Тэд фермээ бариад тохинсныхаа дараахан киноны гол дүр болох Томасонг харуулдаг. Тэрээр айлын том охин бөгөөд бурхнаас өршөөл гуйж залбирч байгаагаар гардаг. Ямар буруу хэрэг хийснийг нь сонсвол үе үе залбирхаа мартаад байгаа. Бүтэн сайн номлолын өдөр байхад гадуур гарч тогссондоо гимшиж байгаагаа хэлдэг. Эндээс пюритан гэр бүл төрж өсөх нь ямар хатуудыг журамтай, зарим нэг энгийн зүйлс хүртэл гим нүгэл гэж үздгийг кино харуулдаг. Тэгээд охин дөнгөж 16-та тоглохгүй гэд яах вэ? Удалгүй түүний ээж Катрин дөнгөж төрсөн бяцхан хүү Самуэлийг хараад сууж бай гэд өгдөг. Охин дүүгээ аваад ойн захад нуугдаж тоглож байгаад нэг нүдэн анаад нээгээд харсан чинь дүү нор сурггүй алга болчлоо. Хар нөмрөхтэй учир битүүлэг хүн түүний дүүг аваад ойн дунд гүйж байгаа харагддаг. Энэ хүн ой дотор амьдардаг хувцас өмсдөггүй өгшин шулан бөгөөд хүүг ашиглаж зан үйл хийхээр хулгайлдаг. Шулан хүүг нэдолж махыг нь нухаш болтол нүдээд өөрийнхөө биеэр болон шүүрэн дээгүүрээ нялснаа сарлуу нисэж байгаа харагддаг. Энэ ямар учиртай кино тайлбарлалт хүч судлаад үзсэн чинь хуучны Европын домогт бичигдсэнээр тэр үеийн шулмнууд ариун усанд дугаагдаж амжаагүй байгаа хүүхдүүдийн өөх цусыг биеийн дээгүүрээ түрхэж нисэх чадвар олж авдаг байсан талаар тэмдэглэгдсэн байдаг. Энэхүү кино маань Америкийн түүхэн аимшигт үйл явдал болох Сейлем хотын шулмын шүүлт эхлэхээс ойролцоогоор 60 жилийн өмнө өрнөдөг бөгөөд хэрвээ танд энэ сэдв сонирхолтой санагдвал би өмнөх кино тайлбар дээрээ энэ сэдвээр дэлгэрэнгүй ярьсан байгаа. Сонирхоод үзээрэй. Маргааш өглөө болоход хүүхдээ алдаад байдгаараа хямарсан ээж орон дотроо уйлал залбираад хэвтээд байдаг. Тэр хойгуур нь том хүү Кейлб хичээгээ сэрэхээр очихдоо сэрэхийнхээ өмнө цээж рүү хэсэг харж байснаа сэрээдэг. Энэ кинон дээр бүх хүнтэй хамгийн эвтэйхэн харьцаатай ганц хүн Кейлб даанч жоохон хоорны. Хүү гадаа гарч аавтайгаа уулзахад аав нь ургац муу байгаа болохоор гэртээ хоол олж ирэхээр хүүгээ дагуулад ойроо ан хийхээр явдаг. Ой дотор алхаж явхдаа манай хоёр анхны нүглийн талаар ярилцлаа. Пюританчууд анхны нүглээс болоод хүн бүр төрхтөө нүгэлтэд төрдөг гэж үздэг. Өөрөөр хэлбэл зүгээр амьд оршихын тэдний хувьд нүгэл. Хүү энэнд нь гайхаад ааваасаа дөнгөж төрсөн сайн мөл хүртэл нүгэлтэй гэж юу? Үлгээтэй хүүхдэд үүрүүлэх нүгэл гэж юу байх вэ гэж асуухад аав нь нөгөөл зөрүүд бардам зангаараа хүүгийнхаа яриаг няцааснаа энэ сэдвээр дахиж ярихгүй гэж хүүтэй хэллээ. Энэ киноны туршид аавд ямар нэгэн асуудал тулгархад тэрнтэйг нүүр тулахын оронд асуудлаасаа бултаж энэ бол бидэнд ирсэн бурхны сорил, бид бол сонгогдсон хүмүүс гэж хэлээл үргэлжлүүлээл зөрүүдэлдэг. Энэ зангаасаа болоод асуудлыг улам л хүндэрүүлдэг. Бас аав уурлахаар мод хагалдаг. Түүний зөрүүд бардам занг энэ овоолсон мод илэрхийлдэг. Тавьсан хавхаа очиж шалгахтал ан баригдаагүй байлаа. Айгуу
Хүү ааваас хаанаас хаах болон буу авах мөнгө олсныг асуухад аав нь ээжийнх нь өв залгамжлагдан ирсэн нандиндаг мөнгөн хундгыг нь аваад зарж мөнгөөр нь хаах болон бусад хэрэгцээтэй зүйлс авснаа хүүдээ хэлдэг. Гэхдээ хүүгээ энэ талаар ээждээ битгий хэлээрээ цаг нь болохоор аав нь өөрөө хэлэх болно гэж амжилтан цагтаг. Буцах замдаа манай хоёр нэг молтогчин туулаатаа таарлаа. Туулаа тэднээс огт имээсэн шинжгүй хөдөлгөөнгүй ширтээ зогсож байхад аав хүү хоёрд бууга цэнэглэх гэж нилээ юм болж байгаад арай гэж цэнэглээд гохоод артал буугаачаад аавын нүүрлүү тесрээд тэр хооронд туулаа юу ч болоогүй юм шиг гүгээд тодлоо. Энэ үед ферм дээр охин дахианы сарвчаа шалгахад ганцхан л өндөг оллоо. Санаанд нөгөө өндгөө унгаацсан чинь өндгөн дотроос хагас бүрэлдсэн ураг гарч ирлээ. Бүх юм нэг л бишээ. Гэр бүлээрээ хээр таал сүлэгдөөд ургац муутай сонин хачин амтан тааралдаад одоо бүр дутуу бүрэлцэн өндөгч гарч ирээд байх шиг. Манай айл хоёр жоохон ихэр хүүхдүүдтэй. Jonas болон Mercy. Тэр хоёр хашаагаар тоглож явхдаа нэг сонин дуу дуулаад байдаг. Дуундаа тэдний ганц ухам хар Филиппийг та бол бид бүхний эзэн. Бид таны үнэн ч албат хэмээн ямаага дагаал дуулаад байдаг. Эхрүүд бүр хар Филиппийг тэдэнтэй ярьдаг гэж хүртэл гэрийнхэндээ хэлдэг. Үүнийг нь гэрийнхэн нээх тоодгүй. Аав хүү хоёр буцаад ирээд хар Филиппийг хашаа руу нь оруулах гэтэл ямаа аавыг түлхээд унагчлаа. Энэ үед эхрүүд аавыг харж олоод ээж охин руу дүүнэрээ харж байхгүй яасан гэж уурлаад аавынхаа унаад халтар болсон хувцсыг угаа гэж хэллээ. Эхрүүд аавынхаа үгэнд орохгүй байхаар нь охин аавынхаа үгэнд ороорой гэд хэлсэн чинь аав ээж хоёр нь хоёулаа охин руу ууралтын сонин аав ээж хоёр юм болвол охин руугаа уураа гаргадаг. Ялангуяа ээж. Манай ээж асуудал үүсэх болгонд яаж иж байгаа л асуудлыг улам хүндрүүлдэг. Хаяа ээжийн өдөөс who are you me гэж хэлмээр санагддаг. Ингээд аав ан олж ирч чадаагүй дээ бухимдсан юм уу яасан модоо хаагалж эхэллээ. Хүн гол дээр хувцас угааж байтал хүү Caleb хойноос нь ирснээ ахаал ихчийнхээ цээж рүү харж байгаад энэ удаа ихчтэй баригдаад сандраа зогсож байсан чинь ихч нь анзаараагүй бололтой дүүгээ өхөөрдөө дүүр дээрээ суулгаад эрхлүүлж байсан чинь гинэт бутан дундаас эхрүүдийн нэг Mercy хашгараал гараад ирлээ. Mercy хэлэхдээ тэдний ямаа хар Philip хэлэхдээ тэдний ихч энэ ойд амьдардаг шулам. Тэгээд үлгийтэй сайн мөлийг ихч нь хулгайлаад аваад явсан. Эд ихчтэйгээ заргалдаад ороод ирлээ. Томсон бүр хил амнаас залхаад дүүгийнхээ хэлсэн үгэн дээр дөрөөлөөд тийм би жинхнээсээ шулам. Идэх хоол бага байгаа болохоор одоо би чамайг авч явандаа гэж айлхаад явууллаа. Mercy айгаа цухтахдаа энэ талаар аав ээжд хэлдэндээ гэж сүрдүүлээд оддог. Тэр орой гэрийнхэн бүгдээрээ ширээгээ тойрч суугаад гундуухан байдалтай оройн хоолоо идэхээр бурхандаа залбираад байгаа багахан хоолоо бие биендээ дамжуулаад эцэскэж байлаа. Гэтэл гинэт ээж охиноосоо миний мөнгөн хундаг олдохгүй байна. Чи авсан уу гэж асуухад охин үгүй би аваагүй гэж хэлсэн ч ээж бууж өгсөнгүй. Дахин шалгаахад өөрөө авсан гэдгээ хэлж зүрхлэхгүй байгаа ч энэ удаа охиныхаа талд ороод бити охин руу дайраад бай гэж өмөрдөг. Ээж жоохон ундууцснаа гэрийнхэндээ маргааш бүгдээрээ мацаг барьж нүглээ намжчлаа шүү гэж хэллээ. Яг нүглээ намжлсан уу эсвэл зүгээр идэх юмгүй болоод мацаг барьж байна уу те? Гинэт хотон доторх ямаанууд шуугалдлаа. Ээж дахиад охин руу уурлаад явж ямаануудаа хартаа гээд хар шөнөөр охины ганцааран гэн сарвч руу явууллаа. Ямаануудаа аргадаж байтал өдөр аав хүү хоёртой таарсан нөгөө молтогчин туулаа сарвчин дотор сууж байхыг охин харлаа. Кино үнийг тайлбарладаггүйч тэр үеийн ардын домогт бичигдснээр молтогчин туулааг шулмын хүчтэй холбогддог шидтэй амьтад гэж үздэг байсан. Зарим домогт бүр шулмнууд туулаа болж хувраад жирийн ард иргэдэг тагнадаг байсан гэж гардаг. Тэр орой хүүхдүүд унтсны дараа аав ээж хоёр нэгэн чухал шийдвэр гаргадаг. Тосгон орж том охиноо өөр аль шивгчингээр өгөхөөр шийддэг. Яагаад вэ гэхээр аав ээж хоёрын энэ шийдвэр хоёр шалтгаантай. Нэгдүгээр санхүү охиноо явуулчвал тэр хоёрт тижээх хүннийгээр багасна. Бас охин ч гэсэн шивгчингийн ажил хийгээд гэртээ мөнгө олж ирнэ. Харин хоёр дахь шалтгаан нь жоохон дарк. Юу вэ гэхээр Пуритан шашинд эмэгтэй хүүхэд нас биед хүрэх нь тухайн айлд шуналт ачаалал гачуудлыг бэлэгддэг гэж үздэг. Тийм болохоор хэрвээ аав ээж хоёр охиноо явуулчвал тэдний амьдрал дээшлээд ургацсан нарвжаад ан гөрөөч олширно гэж найдаад байгаа юм. Энэ үед тэр хоёрын яриаг хүү охин хоёр хоёулаа сонсоод хэвтэж байлаа. Ялангуяа том хүү Caleb энэ яриа нэлээд хүн дээр тусдаг. Хичээгээ явуулмааргүй байгаа болохоор хоол олж ирэх санаатай. Тавсан хавхаа дахиж шалгахаар үүрээр эрт бүх хүмүүсийг унтаж байхад морио унаад явхаар бэлтгэлээ базааж байсан чинь хичин түүнийг үйлдэл дээр нь барьснаа. Хэрвээ чи намайг дагуулад явахгүй бол би яг одоо аав ээж хоёрыг сэрээлээ шүү гэж сүрдүүлсний дүнд аргагүй ихэнд хүү хичээгээ дагуулад явлаа. Ингээд тэр хоёр бууга аваад морь нохоо хоёроо дагуулад ойр руу явлаа. Манай хоёр олцдоо шүү. Хавханд туулаа баригдчихж. Тэр хоёр баяртайгаар туулаагаа аваад харж байсан чинь гинэт нохоо нэг юм руу харснаа. Учир зүггүй хуцаж гарлаа. Харсан чинь нөгөө туулаа байдیں۔ Энэ муухай тэлдний туулаа.
Баа юм харцтай байх. Нохоо нөгөө туулаг хөөгд явлаа. Морь туулаанаас үргээд охины газар шидснээ дахиад явцдаг. Охин унаад ухаан алдах зур. Их чигээч анзаарах сөхөлгүй. Ууга бариад нохоогоо олохоор хойноос нь гүйлээ. Ой дотор төөрөөд арай гэж нохоогоо олсон чинь нохоог нь зэрлэгээр яргалаад эцийг нь цуулсан байхыг оллоо. Үү буцах замаа олохгүй төөрөөд явж байхдаа шулмын модон байшинг оллоо. Хаалга нонгосноо дотроос нь улаан нүмерхтэй. Амар дажгүй анаа гараад ирдیں۔ Хэлэ байж байсан ч ягаад ч юм тэр эмэгтэйд өөрийн ирэхгүй татагдаад бүсгүй хүүд ойрцсноо алхуурхан уруул дээр нь үнсэх үед шулмын тулаацсан гар үг дагдснаас нь барьж авснаа гэрлүү татаад оруулчлаа. Манай хүн ихчмэд бүсгүй дуртай байсан гэж хэлэх үү? Нүнан номуу еппо. Энэ үед охин ухаан орж ойгоос гарч ирээд аав ээжтэйгээ уулзлаа. Харамсалтай нь хүүмөр нохоо гурав нь алга болсон гэдгийг мэдээд ээж байдгаараа охиноо загнаж гарлаа. Удалгүй дахиад нөгөө мөнгөн хундгаа нэхэж эхлэхэд аав нь энэ удаа ашгүй үнэнгээ хэлж урууга хүлээлээ. Ээж аавыг байнга бурхны номлол ярьдаг мөртлөө одоо өөрөө бурхны үгнээс гажиж худлаа хэлж хулгай хийлээ гэж зэмлснэ. Харин охиноо явж ямаануудаа хар гэж сарвч руу явуулдаг. Охин сарвчанд сууж байгаад нэг харсан чинь гадаа хүүтэн бороонд хэлэв нүцгэн хашаа түшээ зогсож байв. Яаж гэртээ буцаж ирсэн нь бүү мэд. Энэ үед яагаад хүү хувцсгүй байгаа нь бас цаана учиртай. Үүнийг дараа ярих болно. Гэрийнхэн хүүг бушуухан гэр дотор оруулаад орон твтүүлдэг. Юу гэдг нь мэддэхгүй өвчнөр өвдсөн болохоор эмчлэх арга олж чадаад ухнаас нь цус ханангаа бурхнаас хүүгийн нэтгэж өгөөч ээ гэж бүгдээрээ залбирлаа. Тэр үеийн ардын ангаах ухаанд өвчнийг биенээс гадагшлуулахын тулд цусыг нь хандаг байсан. Гадаа аав аргаа барсандаа үдэн бороонд зогсгоо мэдхгүй түлээгээ хагалж эхэллээ. Гэр бүлийн дундх асуудал уламд хүндэрсээр сарвчин дотор ихрүүд том ихчигээ үргэлжлүүлэн гүтгсээр энэ удаа ихчийг Кэлебийг хараагаа тэмдэгт оруулсан гэж хар ямаа нисэн гээд заргалдаж гарлаа. Ятаж байхад энэ хар ямаа драма үүсгээд хил амнаас бүр залхсан охин сүү саах гэсэн чинь ямаанаас нь сүү биш цус гараад байдیں۔ Цочирцсондоо хувангаа цаашаа өшгөллөө. Үүнийг кино тодорхой тайлбарлалтгүйч сүү үржил шин болон цэвэр ариуныг бэлэгддэг. Ууханд нь цусаар солигдож байгаа нь тэдний гэр орон мал сүрэг хар шидэнд давтсныг илэрхийлж байгаа юм. Мөн зарим ардын домогт хар хүчний шулмнууд энэ хараагдсан цусаар ундаалж хүч авдаг байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Удалгүй аав тосгон орхоо зэхэж байгаа харагддаг. Тосгон орж байгаа жахан ургацнаасаа зараад том охиноо айлд өгөөд хүүдээ эмч олж ирэхийг боддог. Аав бэлдээд сууж байсан чинь Кэлеб гинт сэрж учир зүггүй ойрлож гарлаа. Ярин сайн ойлгохдохгүй байгаач тэр хэлэхдээ хин нэгэн миний толгоог таслаад өгөөч. Шулан миний дотор байна. Нүгэл гэж хашгирч гинэт хүүгийн ирүү зуураад амаа нээж чадхаа болчдөг. Аав сандраа тутганы ишээр хүүгийн амыг гүнжөөд нийтэл аман дотроос нь цуснд будагдсан бүтэн алим гарч ирэв. Ихрүү завшааныг алдалгүй том ихчигээ Кэлебийг хараасан шулам гэж гүтгэж гарлаа. Охин өөрийгөө өмгөөлөх гэж оролдсон ч гэр бүлийн уур амьсгал аль хэдийн охины эсрэг иргсэн. Аав охиноо уртаас хөгдүүл суулгаад пюритан хүний заншлаар байцааж эхлэв. Аав хэлэхдээ чи бурхан тайртай юу? Чи Библийг нандиндаг уу? Чи залбирдаг уу гэж асуухад охин гомдолтойгоор бүх асуултанд тийм гэж хариулав. Яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр пюританчуудын шашинд жинхэнэ шулам эдгээр асуултанд тийм гэж хариулж чаддаггүй. Мөн чангаар залбирал хэлж чаддаггүй. Яагаад тэгэхээр чөтгөртэй хийсэн гэрээндээ баригдаад үг нь амнаас нь гарахгүй. Эсвэл үгээ бүр мартчихдаг. Мөн түрүүхэн хүүгийн амнаас алим гарч ирдэг дээ. Христийн шашинд алимыг шамплын орны хориотой жимс гэж үздэг. Мөн зарим ардын домогт шулмууд хүмүүсийг хараахын тулд жимс идүүлдэг байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Кэлеб одоо хараагдсан. Кэлебийг аврахын тулд гэрийнхэн тойрч суугаад бөөндөө бурхны магтаалыг уншиж эхэлдэг. Гэвч ихрүүд үгээ мартчихлаа гэд илгээ тэрвэрч зогсож байснаа. Удалгүй өвдөд байна тэсгүүнэ гэд хашгираад атраад унцгаалаа. Кэлеб орон дотроо татаж дахин хашгирч эхэллээ. Тэр хэлэхдээ шулам муур хэрэг чонын дүрд хуурдаг. Миний цуснаас уух гад байна. Миний дур хүсэл бол миний нүгэл юм гэж хэллээ. Аав ээж охин гурав тасралтгүй номлолоо уншсаар гинэт хүү орилохоо болоод биеийн хөнгөрч нүүрэн дээр нь инээмсэглэл тодорсноо. Орноосоо жаргалтаагаар өндийснөө. Бурхныг магтан дуулж эхлэв. Магтаалаа дуусгаад эргээд хөвцснээ. Тэр доороо нас барлаа. Ээж байдгаараа гашуудаж эхлэв. Хэдийгээр ямар ч нотлох баримтгүй ч гэсэн гэрийнхэн бүгдээрээ охины шулам гээд Кэлебийн өхөл буруутгаж эхэллээ. Охин аавда гомдолтойгоор би чөтгөртөө ямар ч гэрээ хийгээгүй. Би шулам биш гэж удаа дараалан хэлсэн ч аав хүлээж авсангүй. Үнэнгээ хэлээ гэж зогсоод байв. Тэгэхэд охин ууралснаа ихрүүдийг зааж тэр хоёр өдөржин тэр хар ямаатаа ярьдаг штэ. Тэр хоёр л чөтгөртэй гэрээ байгуулсан байх. Номлол дээр чөтгөр ямааны дүрээр ирдэг үсттэй. Тэр ямаа Люцифер. Цагаад бол та ч гэсэн гадарлаж байгаа гэж хэлэхэд аав хэсэг бодол хийж байснаа. Киноны турш хийсэн хамгийн ухаалаг шийдлээ гаргадаг. Амьд үлдсэн 3 хүүхдээ хар ямаатай хамт сарвчанд орхих. Аав минь дээ. Одоо юу ч хэлэх вэ?
Аав ээж хоёр хүүгээ оршуулад тэр шөнө уламжлал ёсоор аав түлээгээ хагалж байхдаа хөвчгөө байгаад доторхоо гаргалаа. Аав өвдгөн дээрээ сөхрөөд энэ бүхэн өөрөөс нь болсон гэж уйлж гарлаа. Тэр бурхнаас өөрийг нь хүснээрээ шийдэг алсан ч болно. Харин хүүхдүүдийг минь аварч хайрлаач гэж гуйлаа. Тэр үед сарвчин дотор түгжигдсэн охин тэндээ нулимстай аавыгаа чимээгүй ширтсээр энэ үед гэр дотор нэг сонин зүйл өрнөдөг. Лааны гэрэлдээж нээх сонин тайвнаар орноосоо босож байгаа харагддаг. Гинэт алга болсон мөнгөн хундган тавир дээрээ гарч ирсэн ээ. Өрөөний захад Хейлөв үлгийтэй сайн үйлийг тэрврээд сууж байгаа харагдлаа. Ээж жигтэйхэн баяртаагаар хоёр хүүхдээ тэрвэв. Ээжтэй хэлэхдээ таныг их сансан шүү. Ээжээ хэрвээ та бид хоёртой ойр ойрхон уулзмаар байвал энэ номон дээр нэрээ бичих хэрэгтэй гэж хэлдэг. Ээж номон дээр нэрээ бичихээс өмнө эхлээд сайн үйлийг жоохон хөхүүлээдхий. Бүр өсчөж хүүхдээ хөхүүлж эхэлдэг. Гэтэ яг үнэндээ хүүхдээ хөхүүлж байгаа биш. Нэг хэрэг түүний хөхийг цус гартал тоншиж байлаа. Энэ үед ээж бүр галзуурсан бололтой жигтэйхнэр инээж эхэлдэг. Дундад зууны домогт хэрээнүүдийг шулмын туслах гэж үздэг байсан бөгөөд шулмууд хэрээнүүдэд цусаар холдог байсантай энэ үзэгдэл тохирдог. Сарвчанд хүүхдүүд унтаж байтал сарвчин дээгүр нэг юм яваад ихрүүдийг сэрээлээ. Ихрүүд өнгийгээд харсан чинь нөгөө хувцсгүй шулам нэг ямааны дэлэнгийн хөхөж байгаа харагддаг. Бодвол энэс болоод ямаанаас нь сүү бис цус гараад байсан биз. Тэр шулам хүүхдүүд рүү харж инээгээд ихрүү тэрнээс найсандаа хашгираад томсон ч гэсэн бас сэрж хашгираад юу болсон мэддэхгүй кино гинэт өглөө болдог. Үүр цайхын алдад аав сэрээд гадаа гарч хартал ямааны сарвчин юу ч хүү болтлоо сүтгэгдсэн. Ямаануудынхан гицийг нь хүлээд гаргацсан. Ихрүүд ор сурггүй алга болоод зөвхөн охин л газар хөвтөж байгаа харагдлаа. Аав охиноосоо юу болсныг нь асууж амжаагүй байтал эдний ухаан хар Филипп аав руу дайрч мөргөв. Аав хойшоо унаж амнаас нь цус гарч эхэллээ. Аав сүхээ шүүрэн авч өөдөөс нь тэмцэх гэж завдснаа. Гинэт бодлоо өөрчилснөө. Тэнгэр рүү хараад хувь тавилантайгаа эвлэрсэн мэтэр нүгэл чи бол миний эцэг юм аа гэж хэлэхэд хар Филипп дахин түүнийг мөргөж овоос нь түлээрөө мөргөж унгаахад дээрээс нь нурж унаад аав газар дээр нас барав. Яг л бардам замдаа дарагдж үхэж байгаа юм шиг. Шоконд орсон охин аав лугаа төхөж очтол цээжин дээрээ цусны толботой ээж юу юуг үстэд гараад ирлээ. Ээж охиныг байдгаар нь сэгсэрч шулмаар нь дуудаж гарав. Аргаа барсан охин би ямар ч буруу юм хийгээгүй штэ гэж дахин гуйлаа. Гэхдээ ээж аль хэдийн галзуурчээ. Охины гаран дээр цус байгааг хараад чи миний хүүхдүүдийг алсан байна гэж алгадаж маажаад охин аргаа бараад гартан таарлцсан юмаа аваад ээж рүү савтал. Тэр нь явж хутга байсан болж таарад. Ээжийн хөмсгийг сэтлээд цус олгоодон урсав. Ээж нэг гайхснаа. Улам догширч охиноо багалзуурдаж эхэллээ. Одоо нэрнгээсээ алах гэж шийдчихлээ шүү. Охин амьсгалж чадахгүй сандарснаа. Аргагүй эрхэнд ээж рүү дахин хутгаас авч эцэст нь ээжийн гар суулгарч охиныхаа цээжин дээр унж амьд авсрав. Охин ээжигээ ингэртээ тэрвэрч хэсэг гашуудлаа. Удалгүй тэр босож харанхуй ойроо Келебийн оршуулсан булшны зүгт ширтэн зогсов. Хамаг хувцсан цусаар бодогдсон гав ганц архны үлдлээ дээ. Хатуурхаа тайлаад бүтээлэг нөмрөөд ширээн дээр унтаад өглөө. Шүн сэрээд гэрээсээ гарахад сарвчны дэргэд хар Филипп зогсож байлаа. Хөөд очтол ямаас сарвч руу орчлоо. Алдах юмгүй болсон охин дагаж хойноос нь сарвч руу орсноо хар Филипптэй ярих гэж оролдлоо. Ихрүүдтэй ярьдаг шиг надтай яриач гэж хар ямаанаас гуйлаа. Гэтэл ямаа дуурсанчгүй чимээгүй зогссоор охин заа худлаа юм байна да гэд эргээд явах гэсэн чинь нэг хэрчмэнсэн эрэгтэй хоолой чи юу сэв. Охин гайхаад эргэж хартал хар Филипп үргэлжлүүлээд чи масл идмээр байна уу? Чи гой балгаж өмсмөр байна уу? Чи амттайхан амьдрмаар байна уу? гэж асуухад охин өөдөөс нь чи хариуд нь надаас юу авах юм гэж асуухад ямаа уртаа байгаа номыг харж байна уу? Номон дээр нэрээ бич гэж хэлдэг. Охин би бичиг үсэг мэдгүй штэ гэж хэлэхэд хар Филипп гинэт хар савхин хуцтай эрэгтэй хүний дүрд хувирснаа. Охины хард алхаж гарснаа. Чиний гарыг дагуулад нэрийг чинь бичүүлээд өгье. Харин чи хувцаа тайл гэж хэлдэг. Үзэгдэл солигдсноо омсон хувцсгүй. Харин хар Филипп ямааны дүрдэ хувирсан хамтдаа ойроо алхаж байгаа харагддаг. Ой дотор шулмын цуглаан болж байдаг. Янз бүрийн насны эмэгтэйчүүд бүгд хувцсгүй. Алгаа тойрон дуулж бүжиглэж байлаа. Пюританчуудын ардын домогт шулмууд албаар зан үйлээ нүцгэн хийдэг гэж бичигдсэн байдаг. Энэ нь бурхны шашин болон нийгмийн үзэл сурталыг албаар эсэргүүцэж байгааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл хинээр ч юугаарч хязгаарлагдахгүй эрх чөлөөг бэлэгддэг. Түрүүн яагаад охиныг хувцаа тайл гэж ямаа хэлсэн нь ийм учиртай. Галаа тойрсон эмэгтэйчүүд нэг нэгээрээ агаарт нисэж эхэллээ. Охин ч гэсэн тэнгэр өөд гараа алдалахад хөөрч эхэлдэг. Амсан инээнгээ уйлж амьдралдаа анх удаа эрх чөлөөг мэдэрлээ. Үүгээр манай кино дуустдаг.
Хэдийгээр киноны турш охин ямар ч буруу юм хийгээгүй, би шулан биш гэж үнэнгээ хэлсээр ирсэн ч эцэст нь энэ их гүтгэлэг хардалт охиныг эргүүлээд хүсээгүй зүйл болоход нь хүргэдэг. Сонголтыг нь ч гэсэн буруутгахад хэцүү. Хэрвээ зөвшөөрөөгүй бол магадгүй эрэм дээр ганцаараа өсөж өгөх юм уу? Тосгон руу явж шивгчин болохоос өөр арга үлдээгүй байх. Бас чононд идүүлчихгүйхэн шиг тосгон руу 9 минут очиж чадахгүйг нь ч бас эргэлзээтэй. Энэ киноны гол мессежийн талаар ярилцъя. Кинон дээрх шулам гэдэг ойлголт нь зүгээр нэг хар шид юм уу, хорон муу санааг биш, харин эмэгтэй хүмүүс нийгэм болон шашны баригдмал байдлаас өөрсдөө чөлөөлж, өөрийнхөө эрх чөлөө болон хүч чадлаа эргүүлэн олж авахыг бэлэгддэг. Хэдий энэ кино жоохон хар бараа өнгө аястаач гэсэн эмэгтэй хүнийг өөрийнхөө хувь заяанд эзэн болохыг уриалдаг. Охин болон үлгийтэй сайн муулаас бусад бүх гэр бүлийн гишүүд ямар нэгэн байдлаар 7 хар нүглийг илэрхийлдэг. Аав Уильям бардам зан, ээж Кэтрин уур хилэн, эхрүүд болох Jonas болон Mercy атаархал, том хүү Caleb дур тачаалал. Хүү өгөхийнхаа өмнө миний дур хүсэл бол миний нүгэл юм гэж өөрөө хэлж байсныг та санаж байна уу? Хар Филипп энэ кинонд сатаныг бэлэгддэг. Сатан баригдмал байдлыг эсэргүүцэж дур хүслийг уриалдаг. Түүний хэлсэн чи хамттайхан амьдрмаар байна уу гэдэг энэ асуулт охиныг баригдмал байдлаас нь чөлөөлж хүсснээ хийж амьдралаас кайф авах эрх чөлөөг нь нээж өгдөг. Сонин шүү. Энэ бүхний эцэст тамийн тогооны үлгэр шиг амьдралаас нь салгасан хүн нь гэр бүл нь ч биш, бурхан ч биш, харин чөтгөр өөрөө байдаг нь. Киноны туршид чөтгөр тэдний дунд чимээгүй ажиглаж сууж байснаа хамгийн гэмгүй цайлган хүнийг нь сонгоод аваад явдаг нь их сонин. Киног үзсний дараа найруулагч Роберт Игерт зориудаар 2 зүйлийг үзэгчдэд учир битүүлэхээр үлдээдэг. Нэгдүгээрт яг жинхнээсээ шулан байсан уу? Эсвэл гэрийнхэн хий хоосон юм төсөөлсөөр байгаад өөртөө дотроосоо сүйтгэцсэн үү? Киноны туршид жинхэнэ шулам маш бага гардаг. Бас хүн болгонд шулам өөр дүрээр харагддаг. Том хүүд дур булаам эмэгтэйгээр, ээжид алдагдсан хүүхдүүдийнхэн дүрээр, охинд гэмгүй цайлхан байдлаа алдаж байгаагаар гэх мэт. Хоёр дахь учир битүүлэх зүйл нь киноны сүүл хэсэгт ихрүүд хааччихв. Тэр хоёр үхсэн үү? Шулам аваад явцсан уу? Эсвэл зүгээр өөрсдөө зүгтаацсан уу? Та бүхэн юу гэж бодож байна? Доор бичээрэй. Киноны талаар хэлэх сонин факт гэвэл жүжигчин Anya Taylor-Joy-ийн гол дүрээр тоглосон анхны кинонд байсан. Энэ дүр нь 18 та охинд их хүнд санагдаад дахиж кинонд тоглохгүй гэж бодож байсан чинь энэ кино нь өөрийг нь алдарт хүргээд цаашлаад Queen's Gambit, The Northman, Furiosa гэх мэт кинонууд тоглосон. Үүгээр ардын домог болон сэтгцэн аимшигыг хослуулсан найруулагч Роберт Игерсийн Шулган гэх киноны тайлбарыг өндөрлөе. Хэрвээ танд амьдрал дээр шулмын урлаг ямархуу байдаг бол гэж санагдсан бол YouTube-ээр шулам арт болон сон ба ихэр сахиус гэсэн монгол суугуудыг сонирхоод үзээрэй. Би өөрөө нэг шулмын урлаг сонирхоод байдгүй ч гэсэн тэдний бичлүүдийг сонсохоор нэрэл тимэти гэж хэлэхээс өөр аргагүй болдог. Ингээ миний бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Сайжруулах хэрэгтэй зүйл байвал доор бичээрэй. Би нэг нэгэнгүү комментуудыг уншиж хэдэн өдөр бодож гашлагдаг байгаа. Ингээд дараачийн бичлэг хүртэл хамттайхан амьдраарай.